За сүрээгийн эмчилгээний хугацаа нь урт, өртөг зардал нь өндөр байдаг гэдгийг бол бид нар мэднэ. Эмчилгээний явцад мөн гаж нөлөө, зовир шаналгаатай, өвчтөн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажил эрхлэл, өрхийн нийт орлогын түвшин буурах, зэрэг улс орны болон өрх гэрийн эдийн засагт шууд нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр хийгдсэн 16 онд хийгдсэн энэ зардлын судалгааны дүнгээс та бүхэн зүгээр товч танилцуулъя. Сүрээ өвчний улмаас нийт өвчтний 39% нь зээл авсан байна. 45.5% нь ажилтгүй болж, өвчтөн түүний гэр бүлийн 70% нь ямар нэгэн байдлаар санхүүгийн дарамтанд орсон байна. Сүрээтэй өвчтний ядуурлын байдал нь сүрээгийн эмчилгээний өмнө 8% байсан бол эмчилгээний дараа 36% байна. Эндээс бол гэр бүлд нь хэн нэгэн сүрээгээр өвчлсөн бол өрхийн санхүүд хэр хэмжээний дарамт ирж байгаа гэдгийг бол харж болно. Энэ хэрээрээ улс орны эдийн засагт бас адилхан дарамт ирж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрээ өвчнийг устгах стратеги гэж байгаа. Энэ стратегийн 2030 он хүртэл дэвшүүлэн тавьсан зорилтын дагуу сүрээтэй өвчтөнд тэдний гэр бүлд учирж байгаа энэ санхүүгийн дарамтыг байхгүй болгох, өөрөөр хэлэх юм бол тэглэх ийм зорилт тавигдсан байна. Эрүүл мэндийн яам болон халдвар судлалын үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэрэгжлийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр сүрээтэй өвчтөн түүний гэр бүлд учирч буй зардлын талаар бол судалгаа хийсэн байгаа. Энэ судалгаа нь бол маш чухал судалгаа. Яагаад гэвэл энэ судалгааг хийснээр ерөнхийдөө сүрээгийн улмаас өвчтнүүд ямар шүү хэмжээний зардал гаргаж байна. Энэ ямар хэмжээний санхүүгийн дарамтад орж байгааг судлахаас гадна цаашдаа бодлогын чиглэлээр ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай вэ гэдгийг бол харуулна. Тэгэхээр энэ судалгааны үр дүн юг харуулж байна гэвэл ер нь Монгол улсад сүрээг устгах тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд бүх салбарын хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг нь бол харуулж байгаа. Үүний дотор нийгмийн халамж, нийгмийн халамжийн салбар, хөдөлмөрийн салбар, боловсролын салбар, хууль зүйн салбар, санхүүгийн салбар, мөн орон нутгийн засаг захиргаа, хувь хүн болон сүрээд нэрвэгдсэн олон нийт, мөн хувийн салбар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн салбарын хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг нь бол харуулж байна. Өнөөдөр бол үнэхээр сүрээтэй холбоотой асуудал бол түүхэн момент үйл явдал болж байгаа. Яагад гэвэл энэ оны 9 сард Нүүбийн ерөнхий ассамблеийн хурал Нью-Йоркт хуралдаж энэ хурлаар бол анхны удаа маш өндөр хэмжээний төлөөлөгчид оролцож энэ сүрээгийн асуудлыг бол хэлэлцсэн юм аа. Энэ хурлын үр дүнд Нүүбийн тунхаглалыг бол гаргасан байгаа. Тэгээ энэ тунхаглалын хүрээнд бол 2022 он гэхэд дэлхийн хэмжээнд 40 сая хүнийг сүрээг нь оншилж сүрээгээс эмчлэх ийм зорилтыг бол дэвшүүлсэн. Тэгэхээр энэ зорилт бол Монгол улсын хувьд ч гэсэн маш их хамаатай. Яагаад гэвэл цаашдаа ирэх хэдэн жилүүдэд Монгол улс бол сүрээгийн тохиолдолд илрүүлэх, эмчлэх байдлыг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Зүйлийг шийдвэрлэхэд бүх хүн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг, ялангуяа эрүүл мэндийн анхан шатны тусламжийг чанартай хүртээмжтэй хүртэх шаардлагатай байгаа. Ялангуяа бүх хүн амыг, бүх хүнийг хэнийг ч орхидуулахгүйгээр энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх шаардлагатай байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дэлхийн хэмжээнд сүрээ өвчний устгах стратегийн хүрээнд бол дэлхийг сүрээгүй болгох зорилго бол дэвшүүлсэн байгаа. Тэгээ энэ зорилгыг биелүүлэх дараах 3 чиглэлүүдийг бид нэр дэлхийн хэмжээнд бүх орнуудад хэрэгжүүлэх шаардлагатай. Нэгдүгürt бол сүрээгийн тусламж үйлчлэгээ урчин сэргийлэлтийг үйлчлүүлэгч төвтэй байдлаар хүргэх. Хоёр дахь нь дэмжлэгт тогтолцоо болон маш сайн бодлогыг бий болгох. Гурав дахь нь судалгааг эрчимжүүлэх мөн шинэчлэлийг бий болгох, нэвтрүүлэх. Мөн энэ стратегийн нэг зорилт нь бол 2020 он гэхэд
сүрээгийн улмаас өвчтөн болон түүний гэр бүлд санхүүгийн дарамтыг одоо тэглэх ийм зорилтыг бол төвшүүлсэн байгаа. Тэгэхээр энэ зорилт нь бол ерөнхийдөө сүрээ өвчний онцлогоо эмчилгээний үед тухайн одоо өвчтөн болон гэр бүл тулгарч байгаа зардлыг шууд болон шууд бус зардлыг одоо бууруулах зорилготойгоор бол энэ зорилгыг бол дэвшүүлсэн байгаа. Энэ зорилго нь бас одоо бүх нийтийн эрүүл мэндийн хамралт буюу доктортой хөгжлийн зорилттой уялдаа холбоотой мөн энэ нь бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ стратегийн хүрээнд сүрээгийн тохиолдолд сүрээгийн насваралтыг бууруулах зорилттой бол нийцэж байгаа. Сүрээ бол дэлхийн хэмжээнд бол нас оролтын шалтгааны 10-т бол зогсож байна. Тэгээд халдварт өвчний улмаас одоо нас баралтын одоо гол тэргүүлэх ийм шалтгаан байгаа. 2017 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1.6 сая хүн сүрээгийн улмаас бол нас орсон байгаа. Мөн 10 сая орчим хүн сүрээ өвчнөр бол өвчлсөн байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага номхон талаан баруун бүсийн орнуудын хувьд бол 2017 оны байдлаар 1.8 сая хүн сүрээгээр бол өвчлсөн байгаа. Шинэ өвчлийн тохиолдлын түвшнөөрөө мөн нийт одоо сүрээгээр өвчлөх магадлалтай тооцооллын тоогоор бол Монгол улс бас сүрээгийн өндөр одоо тархалттай орны тоонд орох болвол боломжтой байгаа. Нэгдүгээрт нь бол бид нэр бүх сүрээтэй онцлогдож байгаа хүмүүсийг олж эмчлэх шаардлагатай. Ингээхийн тулд бид нэр сүрээгийн онцлогооны хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг бэхжүүлэх, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх аргаар сүрээтэй өвчтөн түүний гэр бүлд учирч буй санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй. Мөн олон талтын хариуцлагын хүрээг боловсруулж олон талтын хамтын ажиллагаа хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгээд сая 2018 оны 9 сарын 26-нд болсон Нүүбийн ерөнхий ассамблеийн хурлаар сүрээгийн асуудал хилцэж энэ хурлын үр дүнд бол маш одоо хүчтэй, маш амбицтай зорилтуудыг дэвшүүлсэн тунхаглыг бол баталсан. Тэгэхээр сүрээ өвчнийг Монгол улсад устгахад та бүхэн хамтарч ажиллаараа гэдгийг уриалмаар байна. Сүрээ өвчин одоо тухайн иргэний болон өвчтний болон өрхийн санхуд нэлээд хэмжээний дарамт учруулдаг гэдгийг бол нотолж харуулж байна. Хоёрдугаарт нь эмэнд төсвөртэй сүрээгийн хувьд аваад үзэхэд бол эмчилгээний зардлаас 2 дахин их зардал, шууд бус зардал болон алдагдсан боломжийн зардал гэсэн ийм ойлголтоор одоо тухайн өрхөд санхүүгийн дарамт учруулж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ жил Москвад бол одоо Москвагийн тунхаглал гэж гарсан нэгдсэн үндэсний байгууллагын одоо тусгай чуулган дээр сүрээтэй тэмцэх олон улсын тунхаглал гэж гарсан. Юу харуулж байна гэхээр сүрээ өвчний одоо бууруулахад, дөрвтэй бууруулахад бол бид улс төрийн түвшинд олон салбарын түвшинд хамтарч ажиллах шаардлагатай байна. Тэгэхгүй бол энэ өнөөдрийн буурж байгаа энэ бууралтын одоо эрчим бол бидний дэвшүүлэн тавьсан зорилтод хүрэхгүй байна гэдгийг харуулж байгаа. Үүнтэй уялдуулаад улсын их хурал дээр бол сүрээ өвчний эсрэг лобби бүлэг байгуулагдсан байгаа. Маргааш Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас сүрээтэй тэмцэхийн доктортой хөгжлийн эрэнд сүрээтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа гэсэн ийм үндэсний чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэ чуулганы талаар мэдээлэл өгнө үү гэж халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрээгийн тандал судалгааны албаны дарга инх мандах даргаыг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүрээгийн тархалтыг насан зогсоох чиглэл 2035 онд нас баралтыг одоо 95% бууруулах, шинэ тохиолдлыг бас 90% бууруулах ийм зорилтыг бол тавьсан байгаа. За сүрээ өвчнөд тэмцэх асуудлууд дэлхийн нийтийн анхаарлыг одоо татж та бүгд мэдж байгаа. За энэ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага Оросын холбооны одоо улсын засгийн газартай хамтран 2017 оны 11 сард одоо дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвлөгөөнийг
зохион байгуулж тунхаглал гаргасан, Москвагийн тунхаглал гэдгийг гаргасан байгаа. За мөн одоо энэ оны одоо 9 сарын 14-өөс 27 оны хооронд Нью-Йорк хотноо улс нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 73 дугаар одоо чуулганаар сүрээгийн асуудлыг тусгайлан авч хэлцэж улс төрийн одоо юм тунхаглалыг бол гаргаж баталсан байгаамаа. За Монгол улсад бол ерөн сүрээгийн тархалтыг бууруулах чиглэлээр одоо нэлээд ажлуудыг бол хийж байна. За энд бол улсын хурлын төвшөнд бол сүрээгүй Монгол лобби бүлэг бол байгуулагдсан. За Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо сүрээтэй өвчтөд тэмцэх сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр бол одоо идэвхтэй санаачтай ажиллаж байна. За сүрээтэй тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлагыг одоо манай улсын бодлогын хэрэгжилт сүүлийн үеийн одоо судалгааны дүн хэлцэж цааш давах арга хэмжээний талаар бол санал солилцож тунхаглал болон зөвлөмж гаргах чиглэлээр Монгол улсын ерөнхий сайдын ивэл дор тогтвортой хөгжлийн эрен үед сүрээ өвчтнийг устгах одоо олон талт хамтын ажиллагаа гэсэн чуулганыг одоо 11 сарын 1-2-нд одоо Blue Sky одоо зохион байгуулахаар одоо ингээ бүх бэлтгэл хангагдаад байж байна. За ерөнхийдөө эмд мэдрэх сүрээгийн одоо өмчтний эмчилгээний зардал бол нэг 50,000 орчим төгрөг байдаг сүрээгийн эмэнд нь эмэн дэсвэртэй сүрээгийн хувьд бол нэлээд урт хугацаанд одоо 2 жилийн хугацаанд маш олон төрлийн эмийг одоо хэрэглэдэг учраас нийтдээ бол нэг 10 орчим сая төгрөгийг бол зарцуулдаг байгаа. Яг сүрээгийн эмчилгээ бол ерөнхийдөө бол яг онцлогдоод сүрээгийн эмчилгээнд орж байгаа тохиолдолд бол сүрээгийн эмчилгээ онцлог үн төлбөргүй явагддаг байгаа. Харин сүрээгийн одоо онцлогдохоос өмнөх одоо үед бол тухайн хүн бол хувь хүнээс бол өөрөөс нь бол эмчилгээнд одоо онцлогоонд бол мөнгө зарцуулдаг байгаа. За энэ нь болохоор яг энэ сая хийгдсэн байж 2016 онд хийгдсэн энэ судалгааны үр дүнгээс харахад бол ерөнхийдөө нөгөө эмчилгээнд орохоос өмнөх болон эмчилгээний дараа бол зардлууд гардаг байгаа. Учир нь бол тухайн өвчтөн манай сүрээгийн эмчилгээ маань өөрөө өдөр болгон сүрээтэй өвчтөн эмч эмнэлгийн ажилтны хяналтанд доор бол эмээ уудаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл өвчтөн байнга одоо өдөр болгон эрүүл мэндийн одоо байгууллагад очиж эмээ одоо эмчийн хяналтанд ууж байгаа учраас тээврийн зардал, хоол хүнсний зардал гих мэт одоо зардлууд бол гардаг гэж байгаа. За энэ судалгаа нь бол 2016 онд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага алдарт өвчин судлалын үндэсний төв бол хамтран одоо зохион байгуулсан байж байгаа. За энэ судалгаар нийт нэг 700 гаруй өвчтнийг бол яг эмчилгээ хийлгэж байгаа. 700 гаруй өвчтнийг бол төлөөллийг хамруулж энэ судалгаа хийгдсэн байж байгаа. Бас эд бол сүрээтэй өвчтөн тэдгэрийн гэр бүлд учирч байгаа зардлын талаар судалгаа хийгдсэн байгаа. Тэгэхээр сүрээгийн асуудлыг бол хилцсэн юм аа. Энэ хурлын үр дүнд эндийн байгууллага Номхон Далайн баруун бүсийн сүрээ болон лепрозын хэлтсийн зохицуулагч доктор Тавхид Ислам is implementing through the 3 pillars of actions. Let me count them. This is integrated patient-centered инх мат гэсэн ийм бүрэлдэхүүнтэй тавхандаа мэдээлэл өгч байна. Зөвхөн сүрээ өвчний тухайд товчхон catastrophic cause due to TB. This target recognizes the financial burden of TB on a дэлхийн хэмжээнд 40 сая хүнийг сүрээг нь оншилж сүрээгээс эмчлэх энэ зорилтыг бол дэвшүүлсэн. Тэгэхээр энэ зорилт бол Монгол улсын хувьд ч гэсэн маш их хамаатай. Яагаад гэвэл цаашдаа ирэх одоо хэдэн жилүүдэд Монгол WHO and TB strategy sets болгох зорилго бол дэвшүүлсэн байгаа. Тэгээ энэ зорилгыг биелүүлэх дараах одоо 3 чиглэл. Өндөр настай улсуудад сүрээгийн өвчин бол одоо илүү одоо өвчилж байна гэдэг юм судалгаа бол гарсан байгаа.